Орнот аймгийн Баян уул сумын ард Уряд ястай Алзуу домгийн шойждын цэрэг 12 дахь холбоо чанараа амлаж бөөгийн угаанд үлдэж байна. Юсын голын осыйгд Юсуп домнын самарчоо Юсын голын ангайгд хүндэсээр нь хандж бай. Адар цагаан угаадыг минь ажислаж багоогт. Айд хонор хэсүүчсэн аяга шанагны боцор түүхий махны төрдөс элдв үдээ нөө боцор махан голан хэдэн дороо тогтгсон мянган улаан судал яар нэвчгсэн боцор мушигсэн дотоогорыг арилгаж боогтоо ариун цагаан чанараа ажистуулж ариу тоолвэ ноён багт ширэг ариун цагаан угаадыг бөөгийн үед тойдаас эрхэмлэж оролцсон хүн бүрийг ариулна. Бөө өөрөө 9 хэмээх ухяад ариутгахыг үргэлжид үйлдэнэ. Бөө мөргөдийн зан үед 9 чин, 9 81 дэрвдэг 9 үүдэд хурж 9 удаа домнох гэх мэтээр 9-ийн тог эрхэмлдэг байна. 9 өнгийн үүдтэй энэ жодгорыг хурж игнэ. Байгаль далайн острог ойхон уулнаа байдаг арын 13 ноёд хэмээх савдаг Дадар нь чанар дээр нь дэгдэж, шатар дээр нь найрладаг учиртай гинэ. Арван жилд Аалзын мөрөөр мөшгүүлж, 20 жилд хорхоон мөрөөр мөрдүүлсэн, найж галтбуурал ээжийн сүнс их амтай гэдэг өмсгөлийн эзэн ажээ. Энэчдэн бөөгийн хувцас тоног бүхэн эзэнтэй байдаг. Амтайн эзнээ задаж үүлгэн бар мариндаа их амтайгаан тохоод чанарын 981 модыг тойруулан шулган дээрээ угтаж байна. Алаг ирээн амтай, хүмүүн төмний бүтээсэн хүрэн ирээн амтай гэдэг өвч төмөр арга ястай хандган альсан өмсгөлийг ариулан хурааж агслаа. Аравыг хоёрсон Архаад гэдэг нэртэй элдв хорлоос хамгаалсан 9 холбог давхар завдартай харын бөөгийн төмөр өмсгөл. Майхавч гэдэг тоорцог бясалгал тамлаг туулахад оюунаа төвлөрүүлэхийн тулд нүрээ халахсан хар цацагтай байдаг гэнэ. 10 салаа үертэй үүлэн амтай хэмээх өмсгөлийг цэрэн зайран холбоо хоёр дээд чанараа эргүүлэхээр агсааж байна. Энэ ёслолын дараа содг үйдсэн зарим болж амтай 12 салаа үертэй болно. Даян дэлхийг бүрхсэн дайван хар хэцээ 70 хилтэй тойроор дэлдэн онгод тэнгэрийн дуудаж 3 голын сухай гунан хандгаан өвөр бариултай гутаар загасны арьсан ширгүүлэгтэй
тухай улаан бардгаар урин дууддаг юм. Барууны 55 тэнгэр, зүүнний 44 тэнгэр, нийт 99 тэнгэрийг Монголын буу удган нар тагтааг. Тэгшар манжид, Хясан тэнгэр, Цахилгаан цагаан тэнгэр тэргүүднийг 20 урядын бөөнөр шүтнэ. Хан голоо хоёр шаргыг хазааргүйгээр зайдаллаж хан тэнгэрийн өгүүдэн дор эрчиллэнхэн багуугсан хан хорын хөвгөн халуун шараа манжиллаа. Тэнгэрийн хааны нүдэн дор тэвэг мөнгөн далаа хийсгэж тэвэд дэлхийн орон дор гişхүүдэнхэн иргсэн эзэн хорын хөвгөн эрхэж шараа манжиллаа. Огторгын хөвгөн онгон шар манжидан онгод орж байна. Бөөмөргөл тэргүүшгүй эртнээс аваад Монгол туургатны шүтсээр ирсэн язгуурын шашин учир соёлын өвийг сайтар шингээсэн өвөг дээдсэн хүндэлдэг гал голомт төр ёсоон дээдэлдэг үдэл шударгыг эрхмэлдэг үүх түүх домгоон дурддаг хүндтэй шашин юм. Суут вогд Чингис хаан байр бөөмөргөлтэй байжээ. 이제 말이었다. Ёслолд оролцогч чухамдаа онгод тэнгэртэй цуг цай идэ зоог барьж найрлана. Алласоо варон хойто зүгээс хөхөө мөнгөн тэнгэрийг хөхөл зүтэл лорин дуудъя. Хүн цагаан нүдийгд хөл зүтэл лорин дуудъя. Хороо ороо хоёрыг орот толон лорин дуудъя. Хой сажих хоёрыг хойдор толон лорин дуудъя. Наран ногоо хоёрыг татат толон лорин дуудъя. Навчил цэцэг хоёрыг дэдгэл тэдэн лорин дуудъя. Агаар зандам матыг гөрвөл зүтэл лорин дуудъя. Алтан явхаа цэцэгийг дэдгэл тэдэн лорин дуудъя. Хашид цагаан ардыг тань доргис толон лорин дуудъя. Хатмал алтан ганжирыг тань ялбал зүтэл лорин дуудъя. Хажил мөнгөн нүдийг тань онгой толон лорин дуудъя. Шонхон голан хатыг доргит толон лорин дуудъя. Цосон голан далайгд садигт толон лорин дуудъя. Онин тонин бодолтой босон бороо шашлагтай хавтгай хараа чолоогл хагаа дэлдэм багоогсэн Хясан голан тэнгэр хялман хатан ээжмэн сонсон саяр хогтоо. Эргэм мажуу бохтон эдин хадин дэгдэгтөө. Гэрчлэн 3 хоногийн турш 4800 мөр шүлгийг өөрөө зохиод цээжээр хайдан дууддаг юм. Өвгийн дуудлагыг яруу найрагчид анхааран судалж зохиол бүтээлдээ ашиглаж байсны баримт их зохиоч нацагд орж бөөгийн дуудлагын айзам хэмнээр уул усны магтаалтай ажилтган нэргүүлхүүнээр холбож миний нутаг шүлгэн бичсэн билээ. Өндөр сайхан зүтгэлийн цагаан даваанд суудалтай, 5 нарсанд хонлогтой, 7 хусан гүйдэлтэй, догшин мижид дэглэгтэй, гавар угийн хүүхэн галчуу түргэн гэдэг онгоныг дуудаж байна. Улгийн усан гундаа минь бутын шороон ялдаг минь, харзын усан гундаа минь хадын шороон ялдаг минь гэж шороогоо нэхэд тахилчид усан татга шороо хийж уулгана. Энэ мэт бөөгийн онгод ороход бөө зайрын нар ер усын ид шидтэн болж улайсан төмөр долоох
улайдмал чулуу улаан гараараа бяцлах модон дүүлэх тэргүүд нь олныг үзүүлдэг. Бөөгийн хүүхэд болгон бөө болж чадахгүй. Бөөгийн уг барих хүн 5 метргүй тэгш цогцсны дээр 6 дахь метргүй хэмээх онцгой авьяас заяасан энэрэнгүй сэтгэлтэн байх ёстой гэдэг. Цагийн шалгуурыг давж өнөөх хүрсэн хүн төрлөختний уугуй шашин өөмөргөлөөс Монгол шүлгийн тогтолцоо аман түүхийн сурвалж сүнс сүлдний орчил илэг ховсын шил эртний зан үед нүүдчний өрөөд соёл зэрэг содгууштай зүйл онгоноороо байна. Эцсийн эзэн хүрэн ирэм бүргэд 73 зүлдэд догшин онгоныг дуудахтаа өнөө үеийн хүүхэд барайсныг хардаггүй, бахирсныг сонсдоггүй, усан хүүхнүүдтэн цусан улаан зүрхтэн билээ. Ноён мэт номхон, хаан мэт халуунаар тогтод заларноо гэж өрн дуудана. Өргөн өдрөн голыг уруутсан, өндөр хөтлийг ширээсэн, өнгийн гол үдэлсэн, данжны хөвгөн болов, хүүхэн нүдэн хүрэн ирэм бүргэд, 73 зүлдэд, догшин ин онгод, 7 хусан хэрдэгтэй, догшин мичид дэгдлэгтэй, жараахан алтан цалмаар саламжиж буусан, 80 мянган бөөнөрийн тэргүүн болж буухтаа 70 урдан бөөг идэж, уушиг зүрхийн зүлдлээд, молцоглон хүзүүнээсээ хилгсэн домогтой өлгөө. Авиргнэмэн бураа шимширч байна. Хавталцаж наадыг, халуун бүлийн цусаа бүлэлцэж наадыг. Үгүй. Өнөө үеийн мөгөөрсөн биетэн бич чадахгүй. Ноён мэт номхон, хаан мэт халуун тогтож айлдмоо, айдаж хайрлноо гэж бөөгийн хэлмэж айлтгаж байна. Хідэнцэд хүний зовлонг мултлаж, барчдыг нь тонилгох, ажилтад хүртээх зан үйл гүйцэтгэж байна. Тэнгэр сахиусан дөргөх хоныг зөвхөж, амин сүнсийг нь аварт үлдлэн, тэнгэр тэгдээгээд
тураг махын чанарын шүүс болгон дахин дэргэдэг заншилтай. Тэвхээр цагаан чанараа дэгээрэн халзан цагаан хон чамайг ижил сүргээс чинь таслаж эзэн араваадын гүтэн дор идиш болгон зариулаж хан араваадын гүтэн дор хүнс болгон зариулвэ. Тэнгэрт хүрэх сүнсийг чинь тэгш газар амалмай, цээл цагаан өрийг чинь цоолуулмай, амин голыг чинь тастуулмай, ижил сүрэг хоёр тон эргэж бүү хараарай, хот хороо хоёр тон хойшоо бүү эргээрээ. Өнцөг сайтад твшийг өнцөг дүүдэн талбажжоо, хорт цэрт хотгыг билүү дүүлэн бэлтгэвэ. Ишс сайтай шанагыг чимүүлэнхэн талбивэ. Дөрвөн цагаан хоёнгч нь хатхан байж залгахыг азтай шорон модыг талбин байж залбирвэ. Шалбын чинэн махыг дутаасан байваасуу өөрийнхэн махаар төлөвлөмэй. Ацс шанаг Олсон байваасуу халаачнд даатгамай тусал төдий цусыг тусаасан байваасуу өөрийнхэн цусаар төлөвлөмэй. Түүхийн нотон чанаваасуу төлөө чинтэн даатгамай ирэмдэг болгоосуу идээ чинтэн даатгамай гэж зүгтэй. Чандрууны хоныг чанарын шүүсний хонноос өөрөөр зүгтдэг юм. Бариачин ухтай хүн угаан хүндэт гэж алс баруун өмнө зүг шарай голын хоймор шанд болгон их чандруу цагаан сүмийг ширээлдэж буусан борхон цагаан гарвалд бөөгөр айлтгуулж эрхийдэн им долоовортон домын хотог гуйж тангтай нэрмэдийг сахиусны өмнө бариад бариачин уг шагаан хүндэтгэж мөргөд гин ясалдыг чандруу нэрх гэд нэрлэдэг. Уг шагаан хүндэтгэж сахиусны өмнө тангараг өргөдөггүй хэн дуртай хүн бариач өө төлөгч болдгоо ястай ажээ. Хэдгээтэнд хэлмэрч, хэлтгээ заяатан зууч, зовлонтны жолооч, золгүйтний хэлмэрч, гаслалтай газарч болсон цэрэн зарин хүний хэргийг бүтээхээр айл залагдаж, амтныг зовлонгоос гэтлэгэн орон дэлхий овоо уулын савдгаан тахиж, хамаг түмний сайн сайхны төлөө сахиус тэнгэртэй залбирч явдаг билээ. тэртээс дахиж ирсэн орон дэлхий овоо уул онгон байгалаа шүтдэг Монголын бөө мөргөлийн ариун ёсыг цэрэн зарин өвлөн уламжсаар өдий хүрчээ. Энэ орон нутагт ган зодын аюулгүй гарах жилдээ гарцнуугүй орох жилдээ осолнуугүй тон хийх томоонуугүй тооноор орох дотхороогүй хан хийх ханиадуугүй толгой мэндүү тоогөрн эрүүлэнхээ мэндийн ерөөл гойжуу мөргөннөм заяа гойжуу залбирна. Энэ Монгол орны маань таван дагшин орон болгосон гартай татан бото гойн настай гой гурван сайхан хантай хан хэнтэй хан энэ таван дагшин орно ихэд тэнгэр нар чинэн сэржиммийг минь бахарахаж өгдөг том маяглаж зөнгөхтөө нутаг өврийн ноёд ногоо өврийн түшмэд хатав бүхний хаата ботов бүхний вахад боронгийн хадаа чандам маньо жаккаалан то эгүүлэн хайлан хоорай хараад толгой батын аваа цагаан аваа баян мод хөххөлийн эдэд бүгд дээрэн хүрдэг түм бүгэн мэрэн зөнгөхтөө
Bunların neden edin yıkatırın Ulan batırıp dinledi Döndü böyle kabayın Kahım bakadın Cangar vahayın Teçingil teçingil Эцэг богд эзэн Чингис хаан уу сүлдэт цагаан тэнгэр баярлаж хүртэгтөө махарахаж зөнгөгтөө бүхий noloн мөряд зоныг тэтгэлцэж багоогсон бавж их баатар барс ихэд тэнгэр надайн чинэн сэржиммийг махарахаж хүртэгтөө баярлаж зөнгөгтөө гэж гарих сархад дөргөөд айраг цагааны хаан дээжийг цацаж адуу малын хаан буян хишгийг брайдан дуудаж овоо уулаа тахин даллаг авдаг bijээ. Норон аймгийн цагаан овоо сумын ард шогдоогийн дарийн модон бөө удган нар хүний сүнс мөрийг заах, зүүд тайлбарлах, заяа бодох, төлөг үзэх, зурхай бодох, өвчин засах үйлийг үйлдэж төлөвлөдөг заншил монголчуудын дунд түгээмэл байсан. Төлөг үзэхдээ хоньны цагаан дал, эсвэл төлсөн далыг шинжиж, төөргийг үзээд, тохиосон тодхорыг хэлж, засал хийлгэх аргыг зааж өгдөг байна. Төлсөн дал шинжихийг хөнх төлөв гэд нэрлэдэг ажээ. Дал шинжих төлөвийг монгол ширдэмтэл судалж ганц сэдв зохиол бичсэн бий. Суут богд Чингис хаан бага загалд хив татад сэтэрлэв гэлээ. Хив татхын ёсон бага загалаас болов гэлээ гэж Чингисийн 92 загалын туужид бичсэн байна. Малчин төмний язгуурын шашин бөө мөргөл мор сэтэрлэх зан үйлийг ийхүү үлддэг билээ. Ширээдстэй улаан галын дүрэн дээр буцалгаж, ширэмэн төмөр тоонд охи болгон хандалсан, ариун цагаан угаалаар ариутгаж, ард тайгийн алтан сайхан жодоогоор ариулан байж өнөртүүлсэн энэ угаалыг огторгын хөвгөн онгон шарманжтай, тэнгэрийн хөвгөн тэг шарманжтай удирдах ажилладаг аваа.
나라볼때 호승 모든 쇼적때 화차의 어묵때 헐팅 부분 모두 보면 힘의 강건 순수이기도 듣죠. 다힐 탈간 도르다다 다이르 하란 놈의 디딕슨 나인 내문 제비 소유득슨 안뜬 후무누 술띠 같은 너란 말이죠. 아우 회산 댕글 도르 만큼 갈증 호체이고 아침 내문 도라이긴 다할랏 아는 바둑 디우리긴 gel동 조랏 화물레칸 허리 거hul러хийн толдо хотон майхан дотоогоорыг арилгахын толдо атгуусмала өсөхгүй толдо хясаангулаан тэнгэр сэтгэлийн андуугүйгээр хөрөвдгийг айлтхан мэдүүлж заяа гоёо залбирава ерөөл гоёо зүгэлвэ 아야가 동대가 회나고 다담보고 두에 영호로 온다 우르건 사가강 우르르 경배 옥수고 흑채에 하트를 온다 사가 해서 우르르 경배 오르 흑채에 독수를 온다 아이들 영원히고 다리 못한 보gat 보흠 부린 부후의 цагаан хэргийг гүйцээж удган авч яа бүхний угийн цагаан гаргыг удирддаг ил харыг иргэлдээ гингүн хараавгалтай өмсгөлийг агсаж онгод дуудаж байна. зүүн зөвхтөө замбуу тэргийн хязаагартуу өргөн далайн хоймордоо өндөр хайдаасан нуу нэнгэртөө харал үнтэн модон хөрөхтэй харал усан хагаан арвалтай гидэ хараа гэргэлдээ гингүн харан навгалтай сэтгэрхэн гэдэг их нэртэй санжаасан гэдэг охинтой алтын шаргал хөвгүүнтэй мохкөр модон ганцтай морди годон дайдантай навчин тамих татдаг ир хараа ирхүүмэ гингүн харан навгалтай минь сонсон дуулж ирэгтэн хэмээн онгонон мориж байна. Хүлэмтэн модон хөрөхтэй хөхөлсөн хангаравалтай гутаар тэнгэрийн хөвгөн уудын хааны хөргөн авгалтай өнгөн орж ирвэ. Агуултай энэ ертөнцид хүн байхдаа хэмжээшгүй их тамхи татдаг байсан номогтой гинэ. Хатуу хар сархадын дээжийг өргөн бариж хэрэг зоригон хэлмэрч нар айлтхан аврал ирж асуудаг ажээ. Улаан гадаад Монгол түмний уугуй шүтэн гадаан дээдлэж өөдлөн батарч өрмөн дэлгэрхийн үлзий хутгийн мөрөөл дэвшүүлдэг билээ. Тэгээд хөхөн ногтрогой дөрөв хүрэм улаан гэрэл болгосон доороо хөрс талтан дэлхий дөрөө нэвтрэм аригуун чанараа болгосон галайн хан 99 тэнгэрийн даяавэ рэгүүдгсэн эсвэ нэзэн нүү цахигсан гал голомтоо Европ бүх улс үлзий хотог тогтод тугай.
Эрхэт тэнгэрийн ээлэгүү гэсэн эзэн богдын галуу боломдоо энэ бүх амтан дор үлзий хотог тогтод тугай хурай. Эцэг тэнгэр их газар ээж аав алга боломтоо мөнгөн тахдаг Монголын бөөмөргөдийн зан үйлийг сэрэн зайран дарийн модон нараа үлж бурят түмний дунд уух гаргалынхан